альтернатив буюу зэрэгцээ хувилбарууд бас байж болох юм байна. Энэ одоо зөвхөн одоо нэг газараас нөгөө газар руу нүүлгэснээрээ яригадаад байгаа асуудлууд шийдвэрлэгдэх үгүй юу. Тэгээд нөгөө талд маань одоо энэ орон нутгийн өмчид улсын үйлдвэрийн газар ингээд ерөнхийдөө менежментийг авч хэрэгжүүлж байгаа энэ газар маань одоо нөхцөл байдлын хувьд ямар хүн хэмжээнд байгаа юм. Тэгээд үнэхээр одоо юу гэдэг заавал одоо нэг захтай байна гэсэн юм бол миний ойлголтоор бол аль ч улсад байдгүй, аль ч хотуудад байдгүй жишг байгаа. Тэгэхээр энэ бол баруун ба зүүн, хойд ба өмнөч гэсэн хувилбараар ерөнхийдөө захууд бол үйл ажиллагаа явуулах боломжтой. Тэгээд холбогдох байгууллагын зөвшөөрлийг ингээ хараад үзэхлээр ерөнхийдөө байгаль орчны болон одоо тэр хөрсний бохирдолтой холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэдэг нь бол холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс бол ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол танхим бол ерөнхийдөө энэ манай аж ахуй эрхэлж байгаа байгууллагууд за дээрэс нь одоо тэдний ард байгаа 30 гаруй мянган ажилчид за манай захын зөвлөлүүдийн үүднээс бол ерөнхийдөө энэ хотын ерөнхий төлөвлөлт гэж байгаа төлөвлөлтийн шаардлагыг нь бол одоо зарим нэг талаар бол манайхан хүлээж авах бэлэн байгаа юм байна. Нөгөө тал дээр бас одоо тэр тулгын шаардаад байгаа гүйцэтгэл хэрэгжүүлэх гээд байгаа тэр байдалтай бол эвлэрэхгүй маа гэсэн энэ байр суурийг бол дэмжиж байгаагаа эндээс аль биесээр илэрхийлэх нь зүйтэй болов.